Монгол улсын одоо улс төрийн хувь заяа энэ Монгол улсын хурал дээрх олон болж байгаа Монгол ардын нам асуудлаа бол өөрсдөө шийдээд явах ёстой. Манай одоо ардс намын хурлын гишүүд одоо бидний байр суурь юу вэ нэгвэл ерөөсөн шодрог болсны төлөө тэмцэлээ нүүрсний хулгай энэ харбины гэрээ энэ бүх зүйл дээр шүүмжлэлтэй хандах ёстой. Монголын ардс нам өнөөдөр сөрөг хүчнээ хийх ёстой гэсэн л байр суурийг эдгээр илэрхийлж байгаа. Ер нь бол ингээд ажиглаж байхад манай их хурлын гишүүд одоо төрийн өндөр албан тушаал ашигласан улсууд бол Монголын ардс нам засагт ямар ч тохиолдолд хамтарч орж болохгүй л гэсэн байр суурьтай байгаа. За одоо тэгээд 2 жилийн хугацаа үлдэж байна. Энэ одоо улс эх орны эвзэгтэй үед сөрөг хүчин зайлшгүй байхгүй бол болохгүй. Тэгээд ардс намд их хурлын даргын суудлын амлж байна, сайд нарыг амлж байна. Гэхдээ манай ардс нам одоо тэр зэргийн юмд бол одоо хурдахгүй байхаа гэж би хувьдаа бодож байна. Энэ Монголын парламентыг гацаанд оруулаа гэдэг зүйл бол энэ сүүлийн 8 жил ирэх барьсан Монгол ардын намын ирэх баригчдын өөрсдийнх нь нүүрсний зодооны одоо мөнгө хувааж чадахгүй байгаа л одоо илэрхийлэл гэж би хувьдаа харж байгаа. За тэгээ одоо төр түмнүүдтэй тий хуулийн байгууллагууд эдгээр ирэх барьсан ч ирэх бариагүй ч байна. Хизээ нэгэн цагт энэ хулгай нь ил гарч ирнэ. Тэрнээсээ л одоо айгаад хэрэг түүг нь ил гарч болов гэж одоо хоорондоо хүлээж ийдсэж байна гэж бид харж байгаа.